За өглөөдөр орой минь тэсгэлж буй элдний иргэн ирэл хөвтөмийн маань эпизод руу ороход бэлэн болсон байна. Өмнөх хангийг үзээг бол үзчихэд ороод ирээрэй. Тэгээ баян хэлдэг үгээл хэлье, лайк дараад subscribe хийгээрэй. За ингээд бичлэгтээ орцгоё. Өмнөх ангид манай хэд удаан бүлгийг яснаар дуустдаг. Ингээд оройч болж дагуул бүлгийн ахлагч эднэрт хийсэн зүйлтэн талхлаа хэлэхээр өнөөдөр нь ортол эднэр мөнхөөг барьж авахар бүгдээрээ орлож байдаг. Ахлагч гайхаад гартал мөнхөө нөгөөний хар хувцас өмсцөн шууд л хаалгаар үсрээд би удахгүй ирнэгээд яваад өгдөг. Харин энэ үеэр ялагдсан удангийнхан хийдлүүгээ буцаж байдаг. Тэгээд нэг нь бид юу болсныг хурдан бүлгэнд хүрэх хэрэгтэй гэхэд тэдний дээрээс удаан бүлгийн ангийн хүчрэг 3-ын 1 мүжийн гараад ирдэг. Тэгээд та нар яаж ялагдаж чадвааг асуугаад тэд нар уучлаарай. Тэд итгэх хүчтэй байсан гин. Мүжийнч бид энэ годамшаад ялагдлыг бүлгэн хүргэх ёсгүй. Тулдаж чадгаар хүмүүс намайг дагаад яв. Би дахин дуулдах болно гэд хэлдэг. Тэгсэн гинт мүжийн иргэн хараад тэнд хэн байна гэхэд мөнхөө гарч ирээд та нарыг дээрэмтгэхээр ирсэн улгаач байна гэдэг. Тэгсэн удангийнхан мөнхөөгийн сэлмийг хараад мөнхөө гэдгийг нь мэдчихдэг. Манай хүнч би тийм хүн танихгүй эднэр гэж хэлтэл мүжийн сэлмээ цуглаад чи дээрэмдэж чадах юм шиг байна уу гэхэд мөнхөө мөн сэлмээ цуглаж одоо аруулаад өгье гэдэг. Мөнхөөч хоёулаа нэг болцтой тулдээ ялагдсан нь би биенийхээ нэг хүслийг биелүүлье. Хэрвээ би ялвал би та нарын яриад байсан сэлэн бунханг мэдмээр байна. Харин чиний хувьд гэхэд мүжийнч болж байна. Би алвал удаан бүлгээс уушлахгүйж барахгүй гэдэг өлөмж чөрөөрэ гэдэг. Одоо тулдтыгээд хэлэхэд мөнхөө шууд түүний ард байсан модыг зүсээд болгоомжтой байхгүй бол үхий шүү гэхэд мүжийн шууд үсрэн дээрээс нь дайрч эхэлнэ. Мөнхөө дайралтаас нь бултан үсэрч мүжийн дахин дайрахад хааж ан ман үлсэж мүжийнч дахин дайрахад мөнхөө бултан хөшиглэн унгаадаг. Тэгсэн унсан мүжийн удаан бүлгийн техник сэлмэн авраагээ дайрдаг. Мөнхөөч тэр дайралтын голоор нь ганц үсэл байхгүй болгочдөг. Мүжийнч уурлаад бүхчээрээ дахин дайрахад мөнхөө сэлмээрээ давлгаа үсгээд дахин адаг. Удаангийн хамгийн хүчтэй 3-ын 1 нь ийм суг гэж үгээ дээрээс нь дайрдаг. Мүжийнч бултан дахин сэлмийн аврагаараа дайхад мөнхөөч амархан мултаад хартал мүжийн азуурагийн авраагээд маш хүчтэй дайхад мөнхөө энерги хөлөндөө шингээн бултан ойртдогч цохиулаад говьшлна. Мүжийн үнийг ашиглаад алгандаа энерги шингээн дайхад мөнхөө сэлмээрээ аадаг. Тэгсэн мүжийн энерги эргүүлж аврынхаа чиглэлийг өөрчилж дээрээс нь дайхад мөнхөө авраан дээр нь гიშгэн мүжийн лөө дайхад мүжийнч удаан бүлгийн нуус техник эрхчлөний бамбайгээд хаагаад мөнхөө дээрээс нь ганц дайраад хагалаад ордог. Ийхүү мүжийн лөө дайрахад мүжийн хамгаалсан ч хүчийн дийлэхгүй оногддог. Мөнхөө дахин нэг дээрээс нь дайрахад мүжийн яг хаах гэтэл мөнхөө сэлмээ болоод шууд нь өрн дундуур нь зөхиод ухаан алдуулдаг. Тэгээд эргэж хараад "Хөөе, чи нааширгээд нэгийг дуудаж надад мөнхний талаар хэлэхэд нөгөөх нь юм хэлдэггүй. Мөнхөөч мүжинийг бариад хэлэхгүй бол би түүнийг аллаа гэхэд нөгөөх нь сэлмийн бухан бол эрт үед амьдарч байсан ялсан үнийхээ сэлмийг авдаг хамгийн хүчрэх сэлмчний бухан. Тэр дотор түүний алт эрдэнэс маш их зэвсэг байгаа. Түүнийг олох юм бол бид нараа баяжна гэдэг. Тэгсэн мөнхөө гинтл мүжинийг зөхиод гарандаа энерги шингээгээд хүлмээргүй байвал бүгдийг хилдэ гэд яг зогтол. Тэр түүний бүтээсэн энерги сайжруулдаг эмний жор байгаа гэдэг. Мөнхөөч одоо л бүх юм утгатай боллоо гэд түүнээс газрын зураг эсвэл энийг аллаа гэд газрын зургийг аван мөнхөө буцна. Буцах замдаа мөнхөө газрын зургийг хараад юу ч ойлгодгүй. Тэгээд л манай хүн буцаад бүлгэндээ ирээд газрын зураг гаргаад бүгдээрээ энэний учрыг олъё гэхэд бэгч чи удаан бүлгэмлүү дайрч дээрэмчээд ирж байгаа мó? Чи мэдрэл юм уу гэд хэлэхэд мөнхөөч энэний учрыг бол би цэлэн дээрэмдэгчин эмний жорыг олох болно гэд хэлтэл бүгдээрээ учир нь олцгоё гэд хэлдэг. Энэ үеэр харин бүлгийн ахлагчийн биеийн муу байгааг нь харагдана. Ахлагч орондоо ороход мөнхөө гинт хаалгаар орж ирээд ахлагчийн мөрөн дээр даран унгааж би таныг имжлэх гэж байна гэд татан босгоод энергийн цэгэн дээр нь дарж өөрийнхөө энергийг оруулж дотроос нь түүнийг имжилдэг. Тэгээд ахлагчид өдий хүртэл хоо бүлгмийн дагалдан байсанд баярлаа гэд хэлдэг. Ингээд өглөө болоход манай хэд газрын зургийг хараад юу ч ойлгоогүй бөөнөрөө гачин болцсон гэвтэж байдаг. Цэнхэр өсч бид нэр энэний учрыг олсон ч удаан бүлгэн эсрэг тавлахнаа ялахгүй штэ гэхэд мөнхөө тийм л дээ. Байж да бид нараа надаа маш гоё санаа төрлөө. Хэрэвээ сэлмийн бухан энэ хотод байгаа гэж хэлье. Бидний мэдээг сонссон хүмүүс ирж удаангийн эсрэг дан ганц бид нар биш бас өөр хүмүүс тулдах хэрэгтэй болно гэд надад даатгачгээд яваад өгдөг. Мөнхөө явсаар нэгэн газар ирээд хаалган нэвдээд ороод ирдэг. Тэгээд чи мэдээний бүлгийн даргана уу гэхэд нөгөөнийг бүдүүнэ. Тийм байна. Яасан бол гэхэд мөнхөөч газрын зураг гаргаж ирээд надад бизнесийн санал байна гин. Бүдүүнээч газрын зургийг хараад энэ юуны газрын зураг юм гэхэд мөнхөө энэ бол сэлмэн мөнхний газрын зураг. Үүнийг зарах хүсэлтэй байна гэдэг. Тэгсэн бүдүүнээ энийг жинхэнэ гэж хэн батлахын? Яг уу 100k-аар авъя гэтэл мөнхөө шууд л газрын зураг аваад явах гээд босдог. Бүдүүнээ сандаад 200k гэд хэлэхэд мөнхөө сонсчоод 200k гинэ мө гороос нохоо гэд гэрийн цүм хөшөглөөд хайдал бүдүүнээ 300k-аар авъя гэхэд мөнхөөч 3 сая төгрөгөөр авбал ав гэдэг. Бүдүүнээ 3 сая биднэрт тийм их мөнгө байхгүй гэхэд яах вэ? Сүүлийн хүсэл 2 саяар авъя гэдэг. Мөнхөөч за тэгвэл өөр мөнгөтэй хүмүүслөө очигээд явах гээд бүдүүнээ
За чи яаллаа 3 саяар авъя гэдэг. Тэгсэн мөнхөө 3 сая 500-аар ав. Чи анханасаа аваагүй болохоор нэмлээ. Дахиад нэмж бас болно шүү гэд хэлнэ. Бүдүүнээ шууд газар дээр нь сандраад авдаг. Бүдүүнээ ч мөнгөө өгч энэ газрын зураг хуурамч байх юм бол буцаагаад чамаар төлөвлөн шүү гэд мөнхөөч зүгээр дээ наа чин 100% бариг удаан бүлийнх нь наадахыг чин өгсөн гэд мөнгө аваад явахаасаа өмнө нэрээ удаангхан одоо бараг олохгүй замдаа юж байгаа байх. Хурдлаараа гэд үсрээд яваад өгнө. Бүдүүнээ ч бүр гайхаад би чамайг заавал барьж авна да гэдэг. Тэгээд туслахаа дуудаж энэ мэдээг тараа мөн тэр луугийн дайчныг барьж ав гэд хэлнэ. Хэдэн өдөр ч өнгөрч сэлмийн бунхан байгаа гэдгийг сонсоод баахан хүмүүс ирсэн байдаг. Энэ ойгоорч мөн удаан бүлэг бэлэн болж манаа хич бас бэлэн болж бөөнөрөө үсрэн явна. Тэгсэн мөнхөө явахыг харсан бүдүүнээ туслахуудаа дагуулan ардаас нь мөн явдаг. Удонгийнхан сэлмийн бухан газар байгаа газар төрүүлээд ирж удонгийн үгэн сэлмээрээ доор бүрээ бухан хайцгаа гэд тэд хайж эхэлдэг. Тэгсэн нэг сурагч нь очлоо гэхэд үгэн шууд сэлмэндээ энерги шингээгээд газрыг зүсэн бунхны алгыг олдог. Тэгсэн тэдний араас бунхны алгыг гисээр баахан хүмүүс ирэхэд удонгийнхан хамгаалж үсрэн дайрсан хэдийн удонгийн өөр нэг үгэн гарч ирж алдаг. Тэгээд сайн уу хаа гэд хэлнэ. За толгой эргүүлэхийн тулд ах дүү гэд дуудаад явъя. Ах нь энэ хооронд сэлмэндээ энерги шингээж хаалгыг түсэн онгоолоход маш гүн нүх байдаг. Тэгэл удонгийнхан төрүүлээд буханлуу орно. Энэ үеэр манаа хэд ирж мөнхөө удирдан хүмүүсийн дундуур дайран явж бунхны алгын өмнө ирэхэд гинт ардаас нь хоолын луугийн дайчаан хоол бүлгмийг ийм гэж бодсонгүй нэрийг нь чи гутаалаа хэд мөнхөө буцан эргээд бүдүүнээ дээр ирээд бүгдийг барьж аваад хаалгалуу шидчихдэг. Ардаас нь тэгээд өөрөө өсрөн орж хаалгыг хаахгаад ханын төсөн орно. Мөнхөөч доошо буугаад энэ бол энгийн нэг агуу биш. Жоохон болгоомж алдвал өөхөх болно. Болгоомжтой байгаараа гэд нөгөөддөө хилээд тэгээд тонглоор үргэлжлүүлэн явна. Бүдүүнээ ч ашиггүй нэг хаалгаар орлоо гэд дээшээ хартал мөнхөө гэрэлтэг чулууг нь ухаж авч байдаг. Мөнхөөч энэ хэд нилийн өмнө хөрөндөө гэд бодно. Тэгсэн тэдний урд цогцснууд гараад ирдэг. Бэгч эдний цус хар байна. Хор ашигладаг хүн байгаа юм байх та хэд мөнхөө тэд нар хортой зүүнд оногдсон байна. Хөлдөөрхөө сайн хараарай өрх байж магадгүй гэд үргэлжлүүлэн явна. Тэгсэн бүдүүнээ таазан дээрээс улаан гэрэл аваад мөнхөөд би чиний хараагүй гэрлийг авчлаа гэхэд мөнхөө битгий шижигтэй юмсыг аваад бай гэхэд тэдний ардаас хонглоор чулуу уруудан орж ирдэг. Мөнхөө шууд хам хурдаараа гүүгээрээ гэд тэд гүүж эхэлнэ. Мөнхөөж бидний янзаараа баригдахна гэд аргашаа өсрөн тэр идэд намайг тоолдгүй гүүхэд улаан үст гэрэл харагдлаа гин. Мөнхөө тэгсэн тэднийг артлаас нь бүгдийг түлхээд өөрөө нь урангад өртдөг. Улаан үсч мөнхөө намайг сонсч гин үгээд буцсан ухахад бүдүүнээ луугийн дайч надаас болоод өвчлээ гэж үгэхэд гинт чулуу агарч мөнхөө гарч ирээд бүдүүнийг гарыг нь натгаад дахиад хүрээд үзээрэй гэдэг. Энэ үеэр удонгийнхан ах дүү хоёр удирдан явна. Аханч бид салах хэрэгтэй болгоно гэд тал талаараа салж ахан замдаа таарсан өрхнүүдийг зүсэн явхад тэдний уртаас хүмүүсийн алхах сүдэр харагдаг. Аханч юу вэ гэд хартал баахан зомбинууд байдаг. Ахан тэд бол зүгээр л нэг явдаг үхтэл тэднийг булшлие гэд удангийнхан зомбитой тулдна. Үзэгдэл солигдож мөнхөө тэрэд явсаар нэгэн хаалган дээр ирдэг. Тэгээд мөнхөө хаалгын онгоолгон ороход юу ч байдгүй. Мөнхөөч ямар ч дуу гарахгүй шүү гэд хэлнэ. Мөнхөөч иргэн хараад битгий дуу гаргаад бай гэж загнахад цэнхэр өсч бидний юу ч дугаараагүй гэдэг. Тэгсэн дээшээ хартал асар их сарцсан гоохаа байдаг. Эдгээр нь энгийн нэг багаахаа биш, цусаар хоолдог цусан багаахаа байдаг. Үүнийг харсан манай хэд бүгдээрээ буцсан зүхтэн. Мөнхөөч хаалга руугаа зүхтаараа гэд ардаас нь гүйн. Багааханууч манай хэдийг хазаж бөөнөрөө шавхад мөнхөө сэлмээ суглан буцан үсэрч тэдний голоор өсрөн зүсэж унаж буй цэцэгс гэд бүгдийн нэг дор ална. Үүнийг харсан бүдүүнийч мөнхөө байгаагүй бол бид нар өөхөх байлаа гэд бодно. Ийхүү тэрхэд өргөжлүүлэн хонглоор явж мөнхөө хонгитын үзүүрээс их хэмжээний энерги мэдэрнэ. Тэгэд би сэлмийн бухан голох хүртлээр энерги хамаг чадлаар хадгалах хэрэгтэй гэд тэд өргөжлүүлэн энерги гарч буй газар руу явдаг. Тэд явсаар нэгэн хаалгаар ороход орсон хаалга нь гинт хаагдаж урагшаа харвал баахан цогцос дунд 5 гар зогсож байдаг. Тэгсэн бүдүүнээ тэр тав бол хөсний алуурчид тэд юу ч ихээс буцахгүй гэдэг. Тэгсэн тэдний нэг нь та нар үхэл рүүгээ ирлээ. Бидний ард байгаа хаалга бол эндээс явах ганцхан гарц гэхэд манаа хийж тулдахаар бэлдэнэ. Мөнхөө урд нь гарч ирээд сэлмээ суглан үхмээр байвал хүрээд ир гэдэг. Тэдний нэгэн ч очиж сэлмээ шидэн барьж чаддсан бол хаагаараа гэд дайрахад манаа хүн амархан хааждаг. Тэгсэн нөгөөх нь уурлаад дахин дайрахад манаа хүн хааж хаалгуулсан гар сэлмээ хүчтэй савн дайрахад мөнхөө нэг л зүсээ толгоо гартай нь хамт тастаад алчдаг. Тэгэл дараагийнх нь хүрээд ир гэдэг. Үлдсэн дөрөв мөнхөөг ямар амархан алхахыг хараад тэр бидний бодсоос хүчтэй юм. Бид нар бүгдээрээ нэгэн зэрэг дайрахгүй бол ялахгүй нь гэд хэлнэ. Тэгсэн манаа хэд мөнхөөгийн хажууд ирээд бид нар туслая гэд хэлэхэд мөнхөө би ганцаараа ялчнаа ирэхгүй гэд бэг чинэрийг айл болох хадгалж дараа нь ашигла бид нар туслах болно гэд мөнхөөд хэлнэ. Ийхүү тэтгэд бүгдээрээ тулдахаар дайрна.
Бэк тэдний сүхтэй гартаа тулдаж, дайралт хүрээс нь хөнхөн бултаж, хариу дайрахад сүхтэй гарч уурлан чамааг тарчлан аландаа гин. Энэ угаар улаан үс сахалтай гартаа тулдаж дайрахад, сахалт бултан дайрахад цэнхэр үст урдуур нь орж хамгаалж тэр хоёр нийлж дайрах боломж өгөхгүй хамтдаа дайрна. Цэнхэр үст яг алах гээд дайрахад сахалт бултан хоол энэ хүмүүсүүдийг юугаар хоолдсон бэ гэд бодно. Харин энэ угаар манай хөөрхнөө нэг малгайтай гартаа тулдан хөөрхнөөс зогсоо зайлгүй дайрч малгайтай гарч хаасаар байна. Энэ үеэр цэнхэр үст сахаллуу дахин дайрахад сахалт бултаад цэнхэр үстийг алхаар дайрахад өнхөө голоос нь сэлмээрээ хамгаалаад болгоомжтой бай. Энэ та нарын бэлтгэл биш, нэг л буруу үйлдэхийвэл өвхнө гэж мэд. Бүгд төвлөр ихэд нэг улаан гар мөнхөөлөө дайрахад мөнхөөч бултаад гарыг наддаг. Тэгсэн бүдүүнээ туслахуудтайгаа ирээд бид луугийн дайчдыг хамгаалах болно гэд тэднэрч бас тулаанд тэмтэн. Тэгсэн эдний голоос мөнхөөг нэг үсээ болсон гар цоош эрдэн зогсно. Мөнхөө ч анзааш нэг бусдаасаа өөр юм гэхэд малгайдаагаар мөнхөөлөө дайрахад мөнхөө хаадагч хүчин дийлэхгүй хойшлно. Малгайдаагаар дахин дайрахад мөнхөө бултанд хойшлоод битгий зүхтаад бай гэд дайрсаар мөнхөөч хаахад малгайдаагаар дээрээс нь дайрч мөнхөө хүчин дийлгүй газар руу шитэгдэнэ. Унсан мөнхөөлөө малгайдаагаар сандарины техник унсан эргэлтгээд дайрахад мөнхөө хойшлоод цэцлэж буй элтний 7 өдлөөнгээд дайрч малгайдаагаарыг зүсээд дахин цэцлэж буй элтний давлгаагээд дайран түүнийг алдаг. Үүнийг харсан улаан гар бид ялах боломжгүй юм байна гэд хаалга руу зүхтахад мөнхөө гарч ирж түүнийг хүчиглэн унгаана. Ийхүү манаа хийж өөр өөрсдийн талаандаа ялж бүгдийг бөөгнүүлэн хайдаг. Мөнхөөч бүгдээрээ сайн ажил одоо удаан бүлийг ялцгаая гэж хэлнэ. Энэ үеэр удаангийнхан зомбинуутай дулдаж бүгдийг алсан байдаг. Тэгээд ах нь бидний энергээ нилээд үрлээ. Явцгаая гэж явхад дүүн ахаа болгоомжтой гэхэд тэдний ардаас баахан хүмүүс дайран орж ирнэ. Дүүнж ахаа би цаг очие та яв гэд дүүн ардаа хамгаалan үлдэж ах тэднэр явна. Тэд явсаа нэгэн газар ирэхэд тэдний өмнө хад байдаг. Тэгэд л дээшээ харахад хаданд онгорхоо хэсэг харагдаг. Ах нь ч дээшээ авираарай гэд хүмүүстэй хэлнэ. Удаангийнхан ч бүгдээрээ авирахад ардаас нөгөө хүмүүс ирж бас авирахад манай хэд мөн ирж мөнхөөч дээшээ авираарай гэхэд тэд нарч авирахаа тийм ээ. Хоолын ажууд энэ бол хүүхдийн улаан бэд нэрээ гэлс авирдаг. Тэгсэн тэднийг харсан удаангийн ах дээшээ үүлэн эргэлгээд дээшлэхэд мөнхөөч замыг хааж үсрээ тэр хоёр орой дээр гарч ирдэг. Ах нь ч 3 дугаар жилийн сурагч намайг барахгүй зүгээр буц гэхэд мөнхөө намайг ялах гад үзэлтэй би буцахгүй гэ тэр хоёр тулдаж эхэлнэ. Агч дайрахад мөнхөө хааж тэр хоёр ан маань үзэлцгээд ах мөнхөөлөө дайрч хойшоо шитгэд мөнхөө сэлбэн дээрээ зогсоод үсрэн дайрахад түүний яг урдуур дайрч мөнхөө золтойд өвчтдгүү. Мөнхөө сэлбэнийхээ авраа дээр гიშгэн ойртоход ахт нь инээрээ хөндлүүлээд дээрээс нь дайрахад мөнхөө хааж түүний арт талын газар тэр чигээрээ байхгүй болдог. Мөнхөөч хойшлон хөлөөрөө газар дэвсэж сэлбэнүүдийг хүчиглэн дайрч ахын ч хамгааж байтал мөнхөө гинт өөрөө гарч ирээд хүчиглэн ойшлуулад цэцлэж буй элдний 7 хөдөлгөөн цэцгэн дэлбэгээд дайрахад ах нь удаангийн нуус техник инх тайвны хамгаалтгээд хааждаг. Мөнхөөч өргөжтүүлэн цэцлэж буй элдний 24 хөдөлгөөн ширүүн цэцгийн уналт гээд маш хүчтэй дайрахад ахын хамгаалалт мөргөлдөн азар том дэлбэрэл болдог. Мөнхөөч ах хоёулаа арагшаа хийсэж ахч босон дахин дуулдах гээд дүүн гарч ирээд ах нь хайрцаглуу яв гэд дүүн шууд хайрцаглуу явж ах нь мөнхөөг харан үлдэн. Дүүн ч хайрцгийг аваад ахтаа өгөж ах нь хайрцгийг нээн харахад дотор нь юу ч байдгүй. Ах жуурлаад мөн новшийн сэлмийн улгаж юу ч алга гэд мөнхөө сонсоод мөн гайхна. Тэгсэн гинт газар хөдлөж агуу нуурж эхэлдэг. Удаанханч бүгдээрээ дайрч нуугтлыг зогсоох гээд үздэгч мөнхөө тэр биднийг өгд нь алахыг хүссэн гэж юу. Энд ямар нэгэн утга байх ёстой гэж бодоод гинт тийм байна доошогоо бүгдээрээ доошогоо үсэргээд үсэрдэг. Манай хийж бүгдээрээ үсрэхэд будаангийн ах луугийн дайчныг даг гэд будаангийнхан мөн бүгдээрээ үсрэнэ. Мөнхөөч газар буугаад сэлмээрээ газар зүсгэхэд бэг энэ төмөр байна гэд харвал маш том дахиад нэг хаалга байдаг. Удаангийн ах шууд завчин манай хийж бүгдээрээ хаалга руу үсрэн орцгооно. Бүгдээрээ хаалгаар орж ирэхэд нуран хунсаар газар дүрэхэд тэдний байгаа газрын тааз чирч мөнхөөч таас нурлаа бүгдээрээ түшээрээ гэд энерги гартаа шингэн бүгдээрээ түшдэг. Энэ ойгоор агуулуу орсон хаалгыг баахан хүмүүс манан зогсож байдаг. Манай дагалдан бүлгийн ахлагч ирээд энд юу болсон гэхэд гинт эдний зогсож байсан газар доошгоо шигдэн ундаг. Тэгээд хүмүүс ч ийшээ орсон хоолынхан өгсөн байхаа гэдгийг сонсоод ахлагч шууд доошгоо буугаад тийм байх боломжгүй. Хоолын ирээдүй болсон хүүхдүүд гээд гараараа газар ухан уйлахад гинт нэг гар гараад ирдэг. Тэгээд л манай мөнхөө гарч ирээд ардаас нь удаангийнхан тэгээд үлдсэн хүмүүс бүгдээрээ гарч ирнэ. Нэг гарч ирэхийг харсан хүмүүс шууд л дайрахад бэлтгэхэд мөнхөө номшнуудаа энд юу ч алга бид нэр юу ч олсонгүй гэхэд эдний нэг нь битгий удлаар чи зүгээр нууцсан байна гэхэд мөнхөө шууд үсрэн гарч ирээд өшиглэн унгаагаад гаж ирсэн нөхлүүгээ буцаан аваа шидчихдэг. Тэгээд мөнхөө итгэхгүй бол өөрсдөө тэр эрдэнцийг хайцгаа гэд хэлдэг. Харин удаангийн агч нэрээ тэр дотор юу ч алга бүлгмийн нэрээр ангаалаа гэхэд хүмүүс ч итгэн явцгаадаг. Ийхүү хүмүүс өөрөө өөрсдийн газар руугаа явж манай хич мөн явдаг. Ийхүү эдэн өдөр өнгөрч манай хич хоо олоргоо буцахаар болдог. Бүлгмийн хүүч мөнхөө дээр ирээд
тань шиг болж чадах болов гэхэд мөнхөө хоо ол орсон бүх хүмүүс над шиг болж чадна гэж тэд хоо ол руугаа буцахаар явцгаадаг. Хэсэг яваад мөнхөө нохой тэр сэлмийн хулгайч яах гэж тийшээгээ явваа гэд хөөхнөө. Гэхдээ ингэх байсан бол анханасаа яах гэж газрын зураг зурж биднийг тийшээ оруулсан бол гэдэг. Мөнхөөч үүнийг сонсчоод анханасаа гинэ хэдүүлээ буцах замдаа тэрүүгээр дайран явъя гэд нэг зүйл шалгаатыг гин. Ийхүү тэд сэлмийн буухан дээр ирэхэд мөнхөө тэр анханасаа биднийг алахыг завдаагүй бол яах вэ? Зүгээр биднэрт амьдралын утга учирыг ойлгуулах гэж ийм зүйл хийсэн байх гэд орхин явж ард нь байх модлоо орж нэгэн горхтой газар ирдэг. Мөнхөө энэ бол энгийн хүмүүс зүгээр нэг горхины эхлэл. Энэ урссаар дуусна гэд мөнхөө горхилуу орж энэ горхины эхлэл яг л амьдралын эхлэл шиг гэд гараа услууд хийж нэгэн хайрцагийг татан гаргана. Тэгээд хайрцагийг нэтл үрний жор байдаг. Манай хүнч тийм ээ бид нар олж чадлаа гэд баярлана. Тэгээ одоо хэдүүлээ харахад л болно явцгаая гэд тэд хийдлэгөө явна. Хэдэн оногч өнгөрч ахлагч тэрээд мөнхөө дээр эдийг ирж байгааг мэдээд хаалгал руу явхад гинт тэрээд хаалгыг цөм өшөглөж орж ирээд ахлагч тэр эдийг аван шууд өрөөлөн гүдэг. Тэгээд үрний жорыг үзүүлэхэд ахлагч тэрээд шоконд орно. Тэгээд хоолын эмчийг дуудаад жорыг уншуулхад нэгтлэн энд орох материал бид авч дийлэхгүй нэхэд мөнхөө гинт агуугаас хуссан баахан гэрлээ гаргаж ирээд мөнгөнд битгий санаа зов гэдэг. Нэгтлэн ч өвгөний хүүдээр очиод энд байгаа зүйлсийг чамаар олуулъя гэхэд хүүч болноо. Гол нь хүнтэй болгоно гэдэг. Нэгтлэн ч нөгөө гэрлүүдээ гаргаж ирэхэд хүүч бид нар аль хурднаараа олоод өгье гэдэг. Ийхүү дахиад хэдэн өдөр өнгөрч өвгөн хоол дээр ирсэн байдаг. Тэгээд бид нар бүх орцыг сулууч чадсангүй. Энэ 5 слайд цэцгийг олох боломжгүй байна гэд. Яагаад гэвэл энэ цэцэг араатын бүлгмийн газар нутагт байдаг. Тэд гаднаас ерөөсөө хүмүүс оруулдаггүй гэхэд мөнхөө уурлаад муу араатны бүлгэм нохоонууд би очиод аваад ирээ ахлагчаа намайг явуул би хүсэг хэмжээгээр нь аваад ирнэ гэхэд ахлагч мөнхөө чи яг авчирч чадах юм уу гэд асууад мөнхөө надад найдаж болно гэд хэлнэ. Маргаашинч болоход ахлагч тэр эдийг дуудаад бүрэн болоогүй үрлийг урд нь тавьдаг. Тэгээ ахлагч гүйцэд болоогүй ч гэлээ идээд үз гэж манаа хийж үрлийг идэнэ. Үрлийг идсэн бэ гасар их энергийг мэдэрч манаа хийж бүгд өөр төвшөнд очдог. Бэгч би хүч чадлыг мэдэрч байна гэд мөнхөөлөө хартал мөнхөө бүр нисээд амар гэрэлтээд ахлагч юу болоод байна хин завдалгүй мөнхөө дэлбэрч утаан дундаас манай хүн гараад ирнэ. За энэ үрээд эпизод 4 дууслаа. Дараагийн эпизод ерөн сүүлийн анги байна. Тэгээд таалагдсан бол лайка дараа subscribe хийгээрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая.